Сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Amis Time подкастын зэрэгэлдээ ертөнцийн шинэ дугаар хүрэхэд бэлэн боллоо. Дэнжин мянган хүсний захын хашаа жүтгэр шуламтай газар байрлажээ. Монголчууд шарлийн газраа шүн орой бүхэл гигэн цагаан өдрөөч зүглэх төргөө уламжлалтай байсан. Гэтэл өдгөө тийшээ очих нь бүхэл зарим нь талигаачин шарил дээр гэрээ барьчихсан. Уг нь Монгол орон асар уудан бөгөөд арайч хүний шарил дээр ханаа ширлэгтэй тулаагүй аймаар. Гэтэл Дэнжин мянган хүчит шонхор хүсний зах ердөө л 70 давхрын шарлуудтай хаяа дэрлээ оршдог. Харин тус захын баруун талын айлууд бол ерөөсөө л үе олон шарил дээр хашаа хатгаад ханаа ширлэн амьдарч байна. Тэгэхээр шарил дээр амьдарч байгаа хүмүүст ямар нэгэн муу юм болтгүй хэрэггүй. Үгүй юм да. Энд хангалттай олон баримт байдаг аж. Баримт 1. Баасан-чав гэдэг идэрхэн ир ус суугийг ашиглалтын газар ажиллаж агаад 90-ад оны эхээр орон тооны цомгтголоор ажилласаа халагдан амьдрахын эрхэнд Дэнжин мянган хүсний зах дээр жаалжуул юм зарж амьдрах болж. Нэгэн л амьдралынх нь гол их үүсвэр зах болсон учраас толгойтод байсан хашаа байшингаа зараад хүсний захын ойролцоо буухаар болж л дээ. Хаа очиж овоо гайгүй хашаа байшин хэр таар үнээр авч чадсан учраас хүлэн газар хүрэхгүй баярлж. Гэвч олон нэлх нойтон хүүхдтэй Баасан-чавынх удаач үгүй уг газрынхаа ичхитийг үзэж эхлэх нь тэр. Уг нь хаяанд нь шахуу байрлах шарлуудыг хараад угийн шүтлэггүй ирэм хоёр огт тоосон ч үгүй. Харин үл мэдэгдэх шалтгаанаар дөнгөж мүлхэж байсан баг хүүхэд 2 дугаар ангид сурдаг хүү хоёр нь ойр орхон цуваад орчлон хорвоог орхиход л юунд ч очирдгоо байсан ирэм хоёр сандралтаж эхлэх нь тэр. Бурхан шашин лам ховрог өчтөчнөөн газраар чадлын хэрээр гүйсэн боловч гашуун зовлол нь яагаач үгүй байж. Хүүхдүүдээс 2 сарын дараа эхнэр ариунаа нь савл хийвэл хий юм харж уян солиорох болж. Амьдрал ядуу учраас дөн өвлийн хүүднэр нүгэд явчих боломж тэднийд үнэндээ байсангүй. Арга буюу эхнэрээ тэр хүүхэндээ асарч тойлоод л байж. Сүүлдээ өдрөн зүгээр байсан эхнэр нь хариу бүрий болоод ирэнгүүд өөдрөө хуруугаараа зааж царайн зэвхэрснэ. Хөөе, Баска, тэрийг хараач. Одоо яасан олон хитэд Монгол өвхтлүүд байна. Хөөе, тэд намайг авах гээд байна штэ. 2 хүүг минь тэд авсан. Гэд орилж байснаа амнаас нь цагаан хөөс сахран унчдаг болж. Энэ байдал нэлээд удаа үргэлжилсний дараа нэг өдөр Баасан-чав эхнэрээсээ энэ тухайн асууж гин. Эхнэр нь айсан янзтай ийш тийш харснаа. Тийм Баска минь. Миний нүдэнд орой болохоор л тэр үхтэл жүт хөрөөд харагдаад намайг авах гээд байдаг юм. 2 хүүг маа ч гэсэн тэд авсан. Тэрч битгий хэл нас барсан 2 хүү маань шүн дунд ирчгээд намайг авч явах гээд байдаг. Эндээс нөхгүй болохгүй. Хүлдэж өгсөн чамаагүй үлдсэн 3 хүүгээ аваад эндээс нүй гэж уйлан хайлан гойж. Аимшигтай зүйл сонсоод аргаа бараад айж хэрвээдсэн Баасан-чав. За та ямар ч байсан 7 хоногийн дотор орох орон олъё. Чи минь жаахан л тисч байгаараа гэж хэлсэн байна. Гэвч ад шулмын хорлол Баасан-чавыг орох орон олохыг нь хүлээж төвцсөнгүй. 2-3 хоногийн дараа эхнэр нь 3 хүүхэдтэй нөхрийнхээ хамт орхиод хорвоогоос ингэж ирж. Энэ бүгдээс айц очирсан Баасан-чав тэр дорой л 3 хүүхэдтэй дагуулan гэрээ орхиж явсан бөгөөд өдгөө хүртэл тарин шанаар тэнэвчилж авна. Харч бай, шарч бай, ямар ч үндэстэн үхэгсдийнхээ шарил дээр нойрсдгүй хийнч мэднэ. Үүний хариуч Баасан-чав гих ирийн гэр бүлд тохиолдсон байна. Баримт 2. 7 сарын 8-ны орой уур хангаагаас хонь авчир зарсан Балдорж, Сүхтөрж гэдэг ах トゥ хоёр орой хариу бүрий болтол хонио зарчгаад үлдснийг нь хэрхээ мэдэхгүй байснаа захын ойролцоо харж хоноглохоор шийдцгээж. Хотод ирсэн айл нь яармагт учраас үнэндээ тийшээгээ хонь туугаад явах арга байсангүй. Хүсний захын хашаанд өөр хүмүүсийн мал байсан учраас хажуу хойвгондоо айлтай тэгээд ч шарлийн газар элдв бусын дээрэмчийн энэ төр байхгүй гэж тооцоод хүсний захын дэргээд их хэдэн хятадын шарил дээр малаа хэвтүүлээд хоноглохоор болж л дээ. Үнэхээр шөнийн цагаар шарлийн газар ямар элэнцгийнхэн л уурчин дээрэмчин байх вэ? Харин шүн дундын үед хонинд огтхой болон хуйларч зүгтаад нэг газар бөөгнөрөөдөж.
Удаачуугүй байтал тэр хоёрын нүдэнд янз бүрийн дүртэй нүцгэн шалдаг хүмүүс үзэгдэж эхлэхээр нь өмхөмгийн хониотон цогтож годомжны болонд хоногт хүрсэн гин. Ганц хоёрхон жишээ дуртахад л юм. Ер нь сүүлийн үед тэр хавар хий үзэгдэл байнга үзэгдэх болсон юм гэнэ лээ.